Эргэх дөрвөн улиралд нар алтарч гийсэн уудам хоолой. Цэв цэнхэр тэнгэрийн дор шил шиг тунгалаг өвлийн говь. Тэнүүн талын ингээр армаг тармаг бэлчих зандан улаан тэмээ. Цагийн шугый, жавар салхи. Энэ бүхнийг үзэхээр аглаг хөдөө алс ховийг зорьсон юм. Энэ нутаг бол Баянхонгор аймгийн төвөөс чанга хургаш 300 км замыг туж шорон замаар туулж очдог ёстойл говийн гүн болсон халтар цагийн хоолой. Баянлаг сумын Баян аараг багийнхан энд зөвхөн тэмээгээрэн өвлждөг. Одоогоос 300-ны тэртээ ламын гэгэний шав ард хэмээн овглож тэр цаг үе түүхэн улбааг тэмээн жингээрэн тээж ирсэн легийн говийнхан өнөөч тэмээ говь хоёроор алдартай хэвээр. Эргэх дөрвөн цаг нэвтрүүлэг өвлийн дунд сард Баянхонгор аймгийн Баянлаг сумын загийн хоолойгоос та бүхэндээ хүрж байна. За энэ нутагч нь 3 аймгийн 4 сумын зааг юм байна. Өмнө Говь аймгийн Сэврэ, Гурван Тэс. За Баянхонгор аймгийн Баянлаг, Үүр хангаан богд орж ирж байна уу? Тэгж байна. Энэ сайхан өтгөн загийн шугуй дунд энэ жаргаж байгаа алтан нарны дор говийнхоо сайхан тэмээчдтэй уулзж байна. Баянхонгор аймгийн Баянлаг сумын тэмээчин Ажиа Сүрэн хөрөл тогоо нартай ингээд тэмээнийх нь үлчээд уулзж байна. Сайхан өвөл болж байна уу? Оо сайхан өвлж байна. Сайхан өвлж байна уу? Сайхан өвөл болж байна даа. Дулаахан, аистайхан өвлж. Танаа нутагч намраараа байгаа юм шүү баг. Ер нь намраараа ч тэ юм. Харуу тэдэл жоохон цаст. Ламын гэгэний улаан тэмээ гэдэг энэ үйлдвэр омог энэ тэмээний л яг өлгийн нутагт ирчлээ гэж ойлгож байна. Зөв үү? Зөв аа. За энэ жилийн сайхан үйл ирж байна. Дулаахан, аистай, засбахтай ийм сайхан үйл манай хоёрчод айл сайхалд өвлж явдаг. Багийн дарга нар сумынхан манай өндөр хүрлээ гээд сайхан тэмээ малдаг залуу гэсэн таныг хэлж байх шиг байна. За яг тийм байна. Өндөр хүрлээ гэж угаасаа нэрлэсэн хүн байгаамаа. Нилээн дашгин тэмээ онцсон явж байна. Өвлийн үлрэлд ер нь тэмээ малаа төлхөө эдэлж хэрэглэх, сургах тал дээр илүү их яг зөвшрүүлж байна уу ер нь? Ер нь бол тэгэл жилдээ сургадсан шүү дээ. 3-аас 4, 5-ыг бол сургадсан шүү дээ. Огтом бол тэгэл. Тэгэл энэ эдлэг онлогоо оруулж явахгүй бол тэгэл энэ хүүхдүүд бас унж сурах тийм асуудал бий дээ. Тэмээ ч сайхан шүү дээ ер нь. Унаад явж байгаа дулаахан моцогтой төгсөөж яснаас баг тэмээгээр эдийн гураханд баг шулуун байдаг шүү дээ. Амар уу завгаар гарахгүй дээгүүр хараад явж байгаа их сайхан зүйл. Би очиж байгаа тэмээ сурах дуртай ер нь. Тэгээд бас биерхүү их тийм өсөглүүн тэмээ биш үү энэ хөрөн тэмээнүүд. За энэ ламын гэгэний тэмээ гэдэг чинь ер нь бол тийм юм байгаа юм ерөөсөө. Их сайхан улаан зүсмийн ер нь унахад идлэг унлах сайтай гэдэг ер нь бас үнэн байх ч гэж би боддог ер нь. Их сайхан шүү дээ ер нь унж явах ер нь. Тэмээ унах их дулаахан сайхан. Моцогоор зэрцгэн жааснаас чадахгүй ингээд уйлах ч юм уу ингээд явж байгаа их сайхан байд. Ястай гоё байна тий. Шинэ он гарлаа. Бэлэгдэлтэй 1 сард ингээд бид ярилцаад ингээд нэг сайхан намар чим шиг ийм сайхан нарны дор дулаахан ярилцаад байж шít. Тэгж байна. Энэ жилийн цагуур бэлчээр нутаг ямар байсан? Энэ жилийн нэг цолтой сайхан. Энэ жилийн үлийн сайхан болж байна. Алстан бол бэлчээр сайтай, эд сайтай. 2-3 жил үл сайхан байгаа юм шүү. Тэмээ турахгүй эцгүй. Дамаа нэднэ бол их сайхан болсон манайхны тэмээс. Энэ их загийн шугуй. Тэгэл яг л дотор нь бол нэг тэмээ харагдахгүй шүү зарим хэсгээрээ тий. Ер нь харагдахгүй их сайхан гоё шүү дээ. Энд ерөөсөө ингээд Баянлаг сумаас 100 км. Одоо ингээд ерөөсөө 3 аймгийн сум дээл зааг нутаг шүү дээ. Хатар цагийн хоолой гэдэг чинь ерөөсөө үнэхээр гайхалтай тэмээний л орон. Ерөөсөө зааг бодоргон бүхэл орон бол байна шүү дээ. Ерөөсөө борцсон зааг ерөөсөө зааг нь элбэг сайхан нөмөртэй. Онцлог хамгийн гол тий. Янзын сайхан нутаг байдаг юм аа. Манай энэ говьдан бол энэ хамгийн л ойхтой газар шүү. Ястал ой гэж хэлэхээр ой гэж ер нь хэлэх үү нутгийнхаа. Одоо энэ манай шогойлхээр юм даа тий. Одоо энэ далан ч ингээл ийшээ бол үргэлжлээл ингээл далан болдог. Ийшээ ч үргэлжлээл ингээл нийлэл загтай дал. Сайхан дүр зураг харагдаж байна. Одоо ингээл та хоёр маань тэмээ малаа унтчихсан. Уснаас сая гаргаж явах шиг харагдана лээ. Тий. Ердийн хөсөг энэ тэмээ энийгээ унлаг эдлэгэнд ашиглаж байна гэдэг. Үнэхээр одоо сэтгэлд нүдэнд дулаахан сайхан харагдаж шүү. Тэглэвэд одоо энэ тэмээ гэдэг малцсан юм сайхан мал.
Энд одоо жилийн 4 үлээр сааж байна. Ерөөсө байнгын сүү идээ цааж бас үнтэй сайхан болж байна шүү дээ өөрхий зайлууд. Энэ ламын гэгэр тэмээ гэдэг чинь ер нь би бас гэж бодоод байд ер нь бас яг хаа үнэхээр ашиг шим сайт гэж бодсон шүү дээ. Ноосны тал одоо ингээ сүү сайт одоо юу байдгийг ер нь унахад унуур сайтаач гэдэг юм уу. Одоо ер нь бол тийм тал бол байгаа шүү. Ер нь тэгж анзаарагдаад байдаг юм. Энэ хурдан талдаа тэмээ үйдэн шүү дээ манай бонд. Бас. Тий. Та тэмээ үйдэг үү? Уйна. За. Айрг бол зөндөө л авчихсан төрүүлж илээс. Ламын гэгэний улаан тэмээ хурдан тэмээ гэдэг байна. Тухайлбал энд одоо юу нөлөөлж гин үү? За ингээл энэ баяр сэмхи хөл гар гээл тэгээд ер нь хүзүү хэрэн тэгэл энэ тийм л бас л нэг адууны шинжтэй дээ. Энэ адуу тийм хоёр бол энэ. Ста нөгөө туулах чадвар өндөртэй гэдэг шүү. Бэрэн тэгэл бэрийн байц баяр давхног тэгэл ер нь л морийг л яа шинждэг үл энэ морины юу гал шинждэг. Тэгэл нүд хараа хүртэл тэгэл ер нь Одоо богмал ер нь харагдсангүй. Нарийн мал байх нөхцөл байхгүй. Энэ нутаг бол ерөөсөө дандаа тэмээ нарийн үндэс ер нь ховор. За. Дөлдөө ер нь ховор. Орон бол ер нь гарахгүй. Яв сайхан цаг гарах юм бол бас нэг нарийн үндэс гардаг юм. Ер нь бол ховор шүү. Тэмээний нутаг ерөөсөө. Тэгэхээр танахны одоо богмал бол одоо өөр бүс нутагт өөр Тийм хичээлтэй. дээгүр одоо ингээд арай дээгүр газар байна гэсэн үг. Уул яар одоо дээгүр газар. одоо манай баг бол энэ арцаа ингээд тайлд байдیں۔ Нар шингэж байна. Оройн сайн сүүний ажил эхлэх гэж байгаа бох одоо дүн өвлийн хүтэнд ингээл сайн сүүний ажиллаа хийгээл уур савсуулаад тогоо нэрээ вэж идэг улсууд юм байна шүү дээ. Тэгнэ. Тийм ээ. Тэнгээс авах гэж байгаа одоо. За ингээд саад. Халтар цагийн хоолойд ирээд ажигласан нэг зүйл малын худаг усан хангамж хүрэлцээтэй. Харин амны ус асар дутагдaltaй байгаа нь ажиглагдлаа. Усны зөөвөртөн өвлө цасны усаан ууж эсвүгөөс 100 км буюу сумын төвөөс амны усаан зөөдөг байна. Нутгийнхны хэллэгээр бодын хар туруу цастай буюу багахан цастай үед ихэвчлэн амны ус дутагдж холоос зөөж уудаг байна. За амны ус нэг жоохон явдалтай да хаашаа явбал сумын төв явбал 100 км, богд явбал 100 км тэгжэл явж амныхаа усыг зөөж уунда бид нэр тэгэл усны амны усны нэг жоохон явдалтай. Тэгээ ус хатуу юу? Гатуу тийм жоохон шорвогдуу уул усны аман дуухааргүй тийм мал л уудаг. Ойр хавьда энэ нутг усанда уучих тийм амны устай газар задгаа бодгаа байхгүй юу? Байхгүй дээшээ бас нэг 50 явж ижил энэ тархтай задгаа гэдэг нэг сайхан задгаа энэ дэн гэдэг нэг сайхан бас тэгжил аванда амн ус ойроос авлаа. За ходог юуны задгаа сайхан харз марзнаас л ав. Тархтай. Тэгэл дэнгийн бол худгаас авна. Нар тэмээ говь гурав өвлийн жаврыг сөрнө. Легийн говийн чимэг болсон улаан тэмээ бол Монгол улсын хэмжээнд байгаа тэмээн сүргийн 5хан үйлдвэрийн нэг нь. Эхэндээ ламын гэгэний жижиг улаан хэмээх нэршилтэй байсан бол 2000 он гарсаар малч ардын уламжлалт үржил селекц мал зүйч эрдэмтдийн тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд Өмнө Говь аймгийн Галбын говийн улаан ханы хэцийн хүрэн зэрэг бусад шилмэл үйлдвэрүүдтэй үржил селекцэд орж 2023 он гэхэд албан ёсны ламын гэгэний улаан тэмээний үйлдвэр батлагджээ. Оо. За татчихлаа. Инг болоо урт саамтай мал. Легийн говийн малч зон 100 намрын цагт ингийн өглөө оройдоо буюу өдөрт 2 удаа саадаг бол өвөл хаварт 1 удаа сааж өтгөн амт чанар сайтай эмчилгээний ач холбогдолтой удаан хадгалагдах чадвар бүхий сүүг авч ашигладаг. Тэмээчд өвлийн хатуу ширүүн уур амьсгалыг тэсвэрлэн ингэний сайл сүүгэн тасралтгүй бэлтгэж байгаа нь энэ идэ ундаа эрэлт хэрэгцээ зах зээлийн үн цэн нь өсөж буйг илтгэж байна.
өвлийн цагт бол нар жаргаагаал ботгоо авчирч уяал тэгэл эргээл яг харанхуй болж байхдаа л ер нь ингээ хураагаал ирэндээ тэгэл харанхуйд л ингээ саагаал хүүхдүүдтэйгээ илбэл одоо энэ хүүхдүүд бас түрүүч оюутан залуучууд ирсэн байгаа юм тэгэл хүүхдүүдтэйгээ илбэл ингээ болоо саагаад өвлийн орой шүн шахаад бол тэгэл салхилаал ирэх юм бол жавар бол ерөөсө янзтай жавартай энэ төр үед бол бас зөндөөлс ингээ саа тэнгэр айдуухан сайхан намуухан салхилахгүй байхад бол жавар бахтай бас арай ирхүүшсэн. Хүн чинь ер нь байгаа орчиндоо дассан сурсан л байгаа юм ер нь. Тэ төгөөсөд бол яах вэ тэгэл байгаа орчиндоо дассан бид ч гэсэн бас энэ орчиндоо дассан энэ ажлыг аль хар багаасаа л хийж ирсэн болгоор тэгэл энэ үндэ бас дассан сурсан л байдаг. Энэ чинь тэгэл сайн хийхийг л хичээгээл ажил амьдралдаа тэгэл хичээгээл явж байдаг. Дөнгөж нэг төгсөөл ирээл мал угаан заримдаа олохгүй хацар чихээ хөлдөөчөө тэгээ буцаал нэг юм харанхуй шүн явж байдаг. Дөнгөж нэг сургууль төгсөж байх үе центр бол тийм бол байна шүү дээ. Тэгээд бид нар ч юм уу яхав энэ юундаа ингээд дасаж сурчихсан тэгээд чинь энэ бол ер нь тэнгэр хамгийн сайхан байгаа үе шүү дээ. Бид нар чи энээс бүр ямар салхитай, жавартай янз янзын цаг үед бас саа шүү дээ ер нь бол. Энэ чинь бол хамгийн сайхан айдуухан байгаа тэр. Намар шаад ирэхээр мал гүйцэд сайхан тарга аваад ирэхээр ингэнээс үуч аяндаа бас өөрөө өтгөрөөд ирдэг. Ер нь бог малч бас ялгаа байхгүй бас л өтгөрөөд ирдэг. Өвөл болохоор ундаа ингэний айрыг одоо хоормог гэж ярьдаг да. Тэгээд тэр мэр чинь бас их амт орж их сайхан өтгөн сайхан болдог. Мал их тарга тавиар гүйцэд сайхан аваад ирэхээр. За манай гэр бүлийн чинь бүр өсөх бүр бага наснасаа л ер нь тэмээ мал дээр ингэж өссөн. Ингээ малыг бол янзээ сайн. Ноттаар ингээ яа. Тэ сагаад. Ноттоор за яах вэ яах вэ? Болхоо. Өвлийн саль сүүний цаг өглөө оройн эд жавар дундуур үргэлжлэх тул нутгийн тэмээчин ирчүүд бүсгүйчүүдээс дутахгүй ингийн саана. Өндөр хүрлээ хэмээхээ энэ малчин ир 30-аад жил инг сааж урт хөлийн мал болох тэмээн сүргэн хончлон хариулж өсгөн үржүүлж байна. Хай. Говь нутгийн өглөө нар чанга дэрэгдээс мандах мэт боловч говьд өглөө оройн наран дор тэсвэрлэхийн аргагүй жавралдаг билээ. Энэ нь нарны дулаан илч хоолой хөндөй газар хургасан жаврыг түрж байдаг тул заримдаа хөдөн суунаг үүсэж хамаг юмс цан хүүрэг татдаг билээ. Нар дээр хөөрч жавар уярмагц уяанд номхорсон ботгонуудыг төвөггүй үлдээж тэмээн сүргэн бэлчээхээс айлын ажил эхэлнэ. Цаг тогтун сайлсуу тогтмол үед өнжөөд нэг удаа тогоо тавьж шимийн арх нэрх нь өвөл цаг өнтэй байгаагийн шинж юм. Органик хүнсийг яг уламжлалт технологиор ингэж бэлтгэх энэ үйл явц бас нэлээд одоо хүмүүсийн анхаарлыг татж байна. Энийг ч бас одоо хүмүүс судалж байна. Тэгэхээр танаа энэ борцоо бэлтгэсэн байдал ингэж ер нь хизээнээс ингэж бэлдэж ирэв. За ер нь дээр үеэс л минь авжууд өгдөөдсүүд ер нь л ингээд гадаа ингээд сайхан борцоо хийдэг. Амбар одоо модоо амбар савнда борцоо хийж өөр өдөөлж ингэж гатаац сайхан Бэлдэж ирсэн. Бэлдэж ирсэн сайхан. Тэ энэ одоо янз сайхан өөр идэж байна. Энэ одоо хийгээд одоо нэг сар болоогүй л энэ да. Сар болоогүй хахад энэ жил их сайхан дулаахан ч өгөл юм да. Ер нь гадаа хийсэн бос их төргөө өөр идэж гоё болдог. Танаахны одоо баг нохоо хүртэл сургалттай баг сургуультай юм шиг байна тийм ээ. Ойртохгүй. Энэнд ойртуул тэгэл нэг загнуулна гэдгийг мэдэн шүү дээ. Манай нохоо ер нь ойртохгүй шүү. Эний чи манад байж ерөөсөн хүнс авахаар манад гівчих шүү дээ ерөөсөө. Одоо энийг л сахих ажилтай юм байна гэсэн бодолтой. Тэгэл сахиад ерөөсөн нохоо шув ойртуулахгүй. Өөрт нэг жоохоо юм хаяад өгч тэгэл хараад сахиад гадаа хоноосон ч оролдохгүй амар. Энэ сайхан цагаан ямбуу даавуугаар ингээ үтээчт юм байна. Шуунаас хамгаалж байна. Тоос шорооноос ч хамгаалж байна. Бас энэ хулан жороо гэдэг амтнд манай говь хулан жороо өөхөн дуртай нүнжгийн нэг төөн өөхийг нэднэ.
Тэгээд тэрнээс хамгаалж бас ингээд 30-аад бүтээгээд ингээд нэмгээ даавар ингээд нөмөргөд тавьчих тий. 10-аад цагны дунд ингэж хийсэн ба шүү тийм ээ. Ер нь их одоо сүүлийн үеийн хэлдэг байна те. Минимал гэж чиг хандлага байна. Тийм. Ерөөсөө нэг нүсэр биш тийм ээ. Тий. Манайхаа одоо ингээд гадаа ингээд сайхан өрөдөөсөн болохоор энэ амт шимтэл янз гоё шүү дээ. Амархан өөрн нүүдэлт байхгүй гараараа өрүүлээл. Тэгээд одоо энийг хэдэн хүртэл цаг хугацааны хувьд цагаан сар өнгөрч байх уу энэ? За одоо манайх чи ер нь цагаан сар хүргээл авчт юм да. Тэгэхээр ингэж бас хөдөлмөр зарцуулсан байна. Байгалийн аргаар хатаасан байна гэдэг чинь бас л их өрмөц онцлогоор хийсэн бүтээгдэхүүн болчиход байна тийм ээ. Тэглгүй яхаа. Говийнхэн чинь бас их тэмээгээ их хүнсэндээ төхөөрдөг тийм ээ. Тэгин. Тэмээний борц байна уу? Энэ тэмээнэ борц. Хүнс өвлөг хөөж шиг хийчихэл тэгээд ингээл борцоо хийгээл ингээл өрдүүлээл. За тэгэхээр ингэж байгалийн одоо нар салхины үнэр амтыг оруулж байгалийн аргаар хатаасан энэ бүтээгдэхүүнийг бол одоо хавар хүмүүс өдөө орон нутагт очихороо борцтой хоол хүнс идэх гээд байдгийн учир нь бол энэ байдгийн байна. Энэ уламжлалт арга технологиор органик хэлбэрээр ингэж одоо хатааж боловсруулдаг байх нэ. Өвөл цас багтай бол бууртай энгийг өдөр бүр усалж гаргадаг байна. Эдэр ёстой буурын ороо ханаж догшин ширүүн төрхөө улам гайхуулна. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй хэмээх эхэлц үгийн утга говь нутгийн жирийн тэмээчний хотонд тайлагдах мэт. Үнэхээр сүрдэм догшин энэ амьтанд хүрч чадах хүн гэрийн эзнээс өөр байдаггүй юм билээ. Тэр бүхэл орсон бууртай тэмээнд чон араатан ойртдаггүй гэдэг нь уламжлалт мал маллагаанд нэгэнт нотлогдоод байна. Буурч ер нь их сонио амьтан шүү дээ. Ер нь 12 сар төхүүлээ тэгэл ер нь ингээд дагдаг. Одоо бол эд чангартсан байгаа. Ер нь бол өшөө тэмээ мал хавтуулахгүй болж өгөө тэмээнээс нь жоохон гэлтгий байлгана. Одоо энэ буурын боккош нэг их сайн юм байна шүү дээ. Одоо янз бүрийн хор тавдруудыг дардаг. Үнэхээр гайхалтай сайн тий. Одоо буурны боккош жилийн үзүүн дээр норсон бууранд л байдаг гэдэг бол. Төлөв чандар нь ерөөсөө номхон уйдаг, өвдгөөсөө дардаг тийм байх хэвээр. Тошгон буур бол хэцүү шүү дээ. Оруулахад маш бэрхтээ ингээм мал туучих гал. Баян ингээм малаан дуранд нь харан за тэнд байна, энд байна гэдэг. Жохон барь тавьдаг, уйдаг буур бол ингээм малаан туох тал бол биш дээ ер нь. Буур номхон л байх шаардлагатай ер нь бол. Барьдаг, тавьдаг, уйдаг. Ер нь бол зөөлөнд харьцаад өвөл зөөлөнд байдаг амтын тийм ээ чинь ширүүлээд байх юм бол ширүүлээл байдаг. Ер нь уйрамтгай сонио амтын шүү дээ тийм ээ чинь тэгээд ийлээд хайрлаад эрхлүүлээд байх юм бол эрхлээд номхон байгаад байна. Гаднаа ороод ирэхэд чинь гот руу ороход чинь тэгээд үргээл дашграал ерөөсөн гүхрээл. Энэ орсон буурнууд чинь нэгэндээ байнга дурггүй тэгээд ер нь бас нэг уулзуулдаг бас буураа готлоод явах ч юм уу. Буурнууд чинь барилцах юм бол бас аюул тарин шүү дээ. Нэг бэртэн гимтэн тэгээд ингээ гаргаж чадахгүй шүү дээ. Тэгээд бид бүгд чинь бас нэг жоохон зөр үсгээл явуулж байдаг. Тэгээ эвдээ найртай байна гэсэн юм бол ерөөсөн байхгүй. Тэр чи хоорондоо хизээд л нэгэндээ дургуцаад л тэгээд ингээм малаашин цаашин тугаал ойртоод яах юм бол барилцах юм бол бас боо асуудал гаргана шүү дээ. Шаваал уурлаа шидэн ширгөөгөөл болж өгвөл нэг рүүгээ их хараал тэгээд ер нь хаширдаа тэгээд нэгийг аль хөдлүүл тэгээд хөдлөн ерөөсөө барилцахад биелээ ерөөсөө тэгээд явж байдаг амтан болж үү ерөөсөө. Энэ ойролцоо болохоор бол бас гайгүй байгаа. Тэгээд том жижиг хоёр байх юм бол том нь хөгөөд явуулж штэ жижиг бууран. Тийм учраас суг ойртохгүй тэгж ойролцоо буурнууд болохоор би нэгнээс айхгүй ингээд л төшөлцээд л ойрхон яваад байгаа. Засал их орсон байх юм бол хөнгөрөөд байдаг, даарна гэж байдгүй ер нь. Тэгээд амтан шүү дээ тараг хүчтэйгэн байхад бол ерөөсөө. Араатан хүртэл ойртдаггүй догшин энэ амтан эзэндээ номхон эзнийхээ дууг андахгүй танина. Дөрвөн үлрэл дамнан дээлэн гандтал мал сүргэн адгуулж Монголын их нүүдэл дагсан өв соёлон тээж яваад хэд бол жирийн нэг аж ахуй эрхлэгчид ёр биш юм. Алдарт малчин шүлгийн чулуун зэвсгийн үеэс хэдхэн дүү малчин химээх мөр шад эрэхгүй санаанд бууж байлаа. Энхүү бид халтар цагийн хоолоогоос аяны жолоогон эргүүлэн сумын төвийг
зөвлөн явлаа. Улстан Тэмээн сүргийн тоо толгоогоор эхний 5 байраас бууж үзээгүй энэ нутагт Тэмээ дагсан өв, Тэмээний ашиг тусыг хүртсэн олон иргэд аж ахуй нэгж бий. Сумын төвийнхөө хойморт сүндэрлэх их халбаганд хайрханаар овгулсан энэ сумын хүнсний ууган үйлдвэрээр орлоо. Ингэний сүү химээх эдээ ундааг орчин цагийн үйлдвэрлэлд оруулж инновац шингэсэн олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд 23 жил болжээ. Тэгэхээр Улаанбаатараас 800 км, аймгийн төвөөсөө 200 км алслагдсан энэ говийн суманд одоо хүнсний орчин үеийн стандартын ийм үйлдвэр ажиллаж олон сайхан бүтээгдэхүүн хийж байгаа нь үнэхээр бахархалтай байна. Улс орон даяараа л одоо хүнсний хөвсгөл гээд хүнсний аюулгүй байдлаа одоо хангах чиглэл бүгд л зорж байна, тийм ээ. Хамгийн анх бол одоо хүнсний дэлгүүр бичиг хэрэг фотошоп ажиллуулах тийм эхэлж байсан бол 2007 оноос эхлээд талх нарийн боонуудыг үйлдвэрлээд 2009 оноос сүсүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Яагаад сүсүн бүтээгдэхүүнийг илүү их үйлдвэрлэх болсон бэ гэхээр яг говийн сумдын маань тэр дундаа тэмээчдийн маань ашиг орлогыг нэгдүгээр тэмэгдүүлэх, говийн одоо ард иргэд маань төв сүрэн газар руу шилжих нь ихсээд ирсэн учраас тэмээнийхээ үнэлэмжийг өсгөе, малчтынхаа одоо орлогыг нэмэгдүүлэе гэдэг зорилгоор ингэний сүм бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа хийж эхэлсэн. Тэгээд яг бидний хийж эрхжүүлэхдээ зэрэгцүүлээд ингэний сүг бас хүмүүс тодорхой хэмжээр судалж эхэлсэн. Ингэний сүг одоо бусад малын сүг бодох юм бол 2-3 дахин илүү амин дэмлэг юм байна, хүнд их хэрэгтэй юм байна, эхийн сүг орлогоц юм байна гэдгийг эрдэмт маань судлаад эхэлснээрээ хэрэглэгчид бас их сонирхоод эхэлсэн. Ингэснээр нөгөө малчтын маань орлогоч бас нэмэгдэх боломж болцоотой болоод манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь одоо өргөжих боломжийг бас давхар олгож өгсөн. Энэ бялууны тухай. Энэ бялуу маань болохоор нөгөө ингэний сүгээр баяжуулж хийсэн учраас хүмүүс маань бялуугаа идэхдээ давхар амин дэмээ авчих боломжтой болоод эхэлж байгаа. Нөгөө баяжуулчихсан учраас тэг ингэний сүгээр хийсэн байлаа. Бараг л одоо нийслэл Улаанбаатар хотод маань байхгүй шахуу ингэний сүгээр хийсэн ийм сайхан одоо бүтээгдэхүүн. Тэр тусмаа одоо баярын торт, бялуу. Ингээд энэ алс хөдөө нутагт хийж байгаа нь сайхан байна. За хүнсний хөвсгөл гээл том бодлого байдаг тий. Тэр маань одоо танаа үйлдвэрт хүртээмжээ өгсөн үү? Танаа үйлдвэр одоо тэр бодлогоос одоо бас хүртэж чадсан уу? Чадсан. Манай хатрын 4-р аянд хамрагдаж тодорхой хэмжээний хөнгөлт тусламж зээл авсан. Тэрүүгээрээ бас нөгөө үйлдвэрүүдийнхаа өргөжүүлэх, сабаглаа бодлоо шинжлэх тиймэрхүү тал дээр бас үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо хүмүүс зүгээр шинэ бүтээгдэхүүнийг одоо яг хүнсэндээ гартаа барьж хэрэглэх сонирхолтой болчихсон тийм ээ. Харин тийм. Тэр олон 100 км-аас одоо авчирсан бүтээгдэхүүн гэхээс илүү шууд гарч байгаа талхыг, шууд гарч байгаа өндгийг идэх сонирхолтой болсон байна шүү дээ. Одоо энэ гэж нөгөө хөрөнгөний талх. Хөрөнгөний талх чинь хүний биед бас маш амин дэмлэг хамгийн эрүүл бүтээгдэхүүн болчиход байгаа шүү дээ. Одоо саяхнаас манайх юм хөрөнгөний талх хийж хэлсэн. Одоо удахгүй олон бүрийн талхыг бас сумынхаа ард иргэдэд нийлүүлэхээр бэлдэж технологиороо боловсруулж байна. Мөн мэдээ манайх нь сургууль цэцэрлэгийнхаа хүүхдүүдийн хүнсийг нийлүүлдэг. Тэрийг хүнсээ жигмгээж гэсэндээ бид нөр өөрсдөө хийгээд өгдөг учраас хүүхдүүд маань өглөөхөн гарсан сайхан шин жигмгийг өдөртөө иддэг. Энэ маань бас хүүхдүүдийн маань эрүүл мэндэд бас нэлээ дэмтэй болов гэж боддог. Бүс нутгаа ер нь хангах болцоо хүчин чадалтай юу? Ер нь боломжтой. Бүс нутгаа хангаад ирэх юм бол нөгөө ажлын байр маань бас нэмэгдээд ирнэ. Орон нутагт маань бас тодорхой хэмжээний хувь нэмэр ороод эхлэх тийм сайхан боломжтой болж эхлэх юм байна. Үйлдвэр гурилан бүтээгдэхүүн болон ингэний сүм бүтээгдэхүүн боловсруулах 2 хэсэгтэй юм байна. Нутгийнхаа 6-аас 8 хүнийг жилийн 4 улиралд тогтмол ажлын байраар хангаж 2004 оноос хойш тоног төхөөрөмжөөн бага багаар шинжилсээр идүүгээ бүрэн хэмжээний хүнсний үйлдвэрийн хэмжээнд хүрчээ. За ингэний сүүн дээр жаахан одоо төвлөрч ярий. Ер нь танаа нутгийн ард түмэн ингэний сүүгээ үнэхээр одоо өндөр түвшинд боловсруулдаг. Хөдөө одоо малчин өрхүүдч тэр. Тэгэхээр энд бас цагаан ингээл нэг сайхан бүтээгдэхүүн харагдаж байна. Энэ болохоор ингэний сүгээр хийсэн дарс 2016 онд манайх Швейцар технологич ирж биднэрт маш сайхан олон зүйлийг зааж өгсөн. Тэндээс үлдсэн бүтээгдэхүүн маань энэ байгаа. Ер нь бол ингээд ажиглаад яг ингээд нөгөө сум дотроо ингээд анализ хийхэд тэмээтэй айлын хүүхдүүд илүү оюуны потенциал өндөртэй байх, илүү бяр чадaltaй байх, тийм ээ. Бас мөн илүү урт наслаад байгаа нь хүртэл анзаарагддаг.
Тийм учраас энэ тэмээ гэдэг амьтны шим бол ерөөсөө маш хэрэгтэй юм байна. Энийг сумар нутагтаасаа илүүтэй те улс орондоо яриа таниулъя, мэдрүүлъя. Тэгээд бүр дэлхийн зах зээл ч гэсэндээ гаргая гэсэн зорилгоор сая 10 сард Солонгос улсын Week Food Korea 2025 үзэсгэлэн худалдаанд оролцоод ирсэн. Солонгосчууд маш их сонирхсан энийгээ нийлүүлээч гэсэн хүсэлтүүд зөндөө ирсэн. Одоо тэгээд бэлтгэл ажиллаа хангаж байгаа. Удахгүй Солонгосын зах зээлд очих байхаа. Импортоор нөгөө ликор, бэлс энтергээд үнэтэй дарсууд орж ирдэг. Тэгэхээр яагаад заавал импортын үнэтэй дарс авах гэж эрүүл мэндэд хэрэгтэй ингэний сүтээ тийм дотооддоо үйлдвэрлэсэн дарсыг угаасаа гэж бас монголчуудад уриалж байна. Яг ингэний сүгээр манайх одоо 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг. За тэгээд ингэний сүгээр зуурсан жигнүг байгаа. Иддэг сүү нэртэй. Яагаад иддэг сүү гэдэг нэр өгсөн гэхээр зарим нэг цагаан идээд хүүхдүүд идэг шүү дээ. Тэд нар маань жигмэгээ идээд давхар кальц, амин дэмээ авчих. За тэгээ ингэний хоормог, ингэний сүгээрээ зарим хийдэг зам болохоор ааруулнууд гарна. Ийм бүтээгдэхүүнүүдийг хийдэг байгаа. Төр засгийн бодлого, хүн амын үндэснийхээ хангамж, эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах гэдэг тэр зорилгыг ингээл орон нутагт Улаанбаатар хотоос алшигдсан ийм газар ингээл хийгээ байж байгаа юм л да таа бүхэн байна бол. Ажилчдын хувьд нутгийн иргэд ажиллаж байна уу? Тэгдэг дандаа нутгийн иргэд ажилладаг. Олон жил ажилласан Ахмад ажилтнаа манайх сая 2022 онд байрны урьдчилгаа хийж өгч тухтай сайхан байранд оруулж гисэн байгаа. Танаас өмнө их олон байртай юм. Тийм шүү дээ. Манайх ч янзын сайхан хөгжилтэй. Хол гэлтгүй хөгжил сайтай. Нэг ажилтан маань ч гэсэндээ сайхан дулаан байранд очиод гал үгсийн ана, усын ана гэх зовлонгоо ажиллаа тараад очихт нь бүх юм нь бас байх болов гэдэг зорилгоор нэг Ахмад ажилтнаа тэгж байрны урьдчилгаа хийж гисэн. Манай сумынхан ч бас биднийг их сайхан дэмждэг. Дандаа сайхан сумынхаа бүтээгдэхүүнүүдийг авч хэрэгэлдэг. Ингэснээрээ ганц манай үйлдвэрийг дэмжиж зогсохгүй давхар ажилчдын маань дэмжиж амжиргааны түвшинд нь бас нөлөөлөд эхэлдэг. Орон нутгийн хэмжээнээс давсан хүчин чадалтай цаашлаад одоо бусад зэрэгэлдэх сумдууд, аймагуд магадгүй нийслэл Улаанбаатарт одоо бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд ер нь одоо байг гэхгүй л ийм сайхан аж ахуйн нэгж ингээд суманд ажиллаж байна гэдэг. Үнэхээр одоо бид бол хараад бас л эхнүүд баярж байна да. За баярлалаа. Төвийн бүсийн сүү бэлтгэн нийлүүлэгч эргэн аж ахуйн нэгжүүд төрөөс олгодог сүүний татаас урамшууллын хөтөлбөрт хамрагдаад удаж байна. Тэгвэл говийн малчид энэ жилээс үйлдвэрт тушаасан сүүнийхэн литр тутамд 1000 төгрөгийн урамшууллыг авч эхэллээ. Энэ нь ингэний сүү сайлаан тогтмол нийлүүлдэг малчин өрхүүдэд санхүүгийн бодиттой үр дүнг өгч байна. Алтай өвөр говийг үргэлжилүүлсэн легийн говийн тэмээн сүрэг алс хязгаартан хавтгайн сүрэгтэйгэн хаяа нийлж алдарт улаан тэмээд нь говийн уудамд үүлэн сүудэр нүүх мэт бараантаж байдаг билээ. Найрлага нь эхийн сүтээ дөхөж очихуйц эрдний шидтэй энэ ундаа тэмээ химээх аргил баргил амтнаас ундран гарч Монголын их говийн шавхагдшгүй нөөц болжээ. Баян хонгор химээх нутаг хоймертон хангайтай үүдэндэн өрөмж шаргал говьтой аргагүй л баян нутаг санж